Төгсөв. Дуун хөрвүүлэгч Хаян Хэрвагийн зоригт дууны нариулагч Ламын Шадар, дуу оруулсан жүжигчин Цолмонгийн Чүнчиг Наруу, соён гэгэрүүлэгч телевизэн кино алба 2014 он. 2014 он. Сайн байцгаана уу? Эх орон даяар байгаа соён гэгэрүүлэгч телевизийн мянган үзэгчдээ. Сайн байцгаана уу? Манай эх орны ууган сургууль эх жил түүхт 85 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа эрдэмтэн багш нар, судлаачид, эрхэм оюутнуудаа та бүхэнд сүрээр дарах чимээх улаан гал морин жилийн 6 цагаан мингтээ харлуу сарын шинийн 15-ны мэндийг айлтган дэвшүүлье. Монголын ард түмэн он жилийг туулан 3 сая 700 мянган ард иргэдтэй болж байна. Бид өнөөдөр сая гаруй хүүхэдтэй, хүүхэд мэт нялх балчир залуучуудтай Монголын ард түмэн дорнын гэрэлгээгээ, Монголын ард түмэн ирж яваа он жилүүд, Монголын ард түмэн хүн болгон эрүүл байж, эрдэнэт хүн болгоно нь эх орноо хамгаалах үүрэгтэй цөөхөлийн ард түмэн билээ. Тийм ч учраас соён гэгэрүүлэгч телевизээс анх удаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтран дараах төслүүдийг хэрэгжүүлэх болсныг баяртайгаар дуулгая. Юуны өмнө ирэх 2027 оны 5 сард 85 жилийн ойг болох гэж байгааг тохиолдуулан бүтэн жилийн хугацаанд анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хүндэт эндэр 9 цуврал лекцийг орон даяар түгээх гэж байна. Соён гэгэрүүлэгч телевиз эх орныхоо 330 сум 5,000 гаруй багт хүрч гарахаас гадна зүүн өмнөд Азийн 39 оронд нийтлэл нэвтрүүлгээнд түгээдэг манай үндэсний томоохон хэмжээний сувг үлээ. Тийм ч учраас эдгээр 9 цуврал лекцээр дамжуулан Монголын ард түмэн анх удаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэдэг ямар айл юм бэ? Ямар эрдэмтэн багш нар онол нээлт, судалгаа шинжилгээ, бүтээл, эмчилгээтэй юм бэ гэдгийг цогцоор нь харах түүхэн боломжийнхүү морин жилд эхэлж байгаамаа.
Түүнчлэн бид 2 дахь том төсөл болгож анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиар аялцгаая. Аяллаа 5 цуврал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Тус сургуулийн харьяанд байгаа бүрэлдэхүүн 8 сургууль, хөдөө орон нутгийн 4 салбар сургууль, 3 эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн 5 эмнэлэг, 2 сувилал, ерөнхий боловсролын ахлах 2 сургууль, хүүхдийн нэг цэцэрлэгт өнөөдөр 1750 гаруй багш ажилтнууд 16,000 оюутан сурж байна. Үүнийг манай ард түмэн анх удаа цогцоор нь танин мэдж, соён гэгэрч, ухаарч ойлгох юм а. Энэ бол бидний бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэх 2 дахь томоохон төсөл бөгөөд бидний 3 дахь төсөл бол анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хүндэт зочин гэсэн төсөл байгаа. Хүн төрлөختөн дундаас эрдэм оюун наран гайхагдж, Нобелийн шагнал хүртэж, Монгол оронд өргөдөн ирж, хүн төрлөختний оюун санааны охийг тайлбарлан таниулах эрхэм зочид энэхүү эндэрт лекцийн уншина гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд өнөөдөр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль шинийн 15-ны бэлэгт сайхан өдөр анагаахын их сургуулийн хүндэт эндэр лекцийн тэргүүн дугааруулах хүндэтгэлийн лекцийн 5 сарын 1-нд эх орон даяар цацхад бэлдэн уншуулах гэж байна. Энэхүү сайхан төслийн хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн ректор, анагаах ухааны доктор профессор Болдбаатарын дамжинд орж таныг тайзнаа урьж байна. Өнөөдөр их сайхан бэлэгтэй сайхан өдөр байна. Тэгээд сая хишиг сурын захирал маань нэлээд соён гэгэрэл телевизийн. Тэгэхээр цаг хугацааг хурдан байна. Бид саяхан л одоо 80 жилийнхаа ойг сайхан одоо ёслол төгөлдөр сайхан тэмдэглэж ирсэн. Ирэх жил одоо 85 жилийнхаа ойг тэмдэглэх гэж байна. Тэгэхээр бид бол энэ ойг одоо ер нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын өдий зэрэгтэй байгаа. Монгол улсын хүн ам ингээд 3.6 саяд хүрсэн. Техник, технологи, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хөгжсөн, өнөөгийн түвшинд хүрж байгаа. Монгол улсын хүн амын эрүүл мэндийн тогтолцоо, тулгамдж байгаа асуудлууд, хөрсөн үр дүн, ирээдүйд одоо хаашаа чиглэж гин гэд энэ их олон асуудлууд бол эрүүл мэндийн салбарын одоо түүхийн хөгжил бол манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай салшгүй нэгт холбоотой. Тийм учраас өдөө зэрэгтэй байж байгаа энэ анагаах ухааны боловсрол, за хүний хэмж, эмнэлгийн мэрэгжилтнүүд бэлтгэх асуудлууд, за дээрэс нь эрдэм шинжилгээ судалгаа, гарсан нээлт, судалгааны үр дүн, за тэгээд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаатай холбоотойгоор энэ тогтолцоог хэрхэн үр дүнтэй авч явах уу? Гарц гаргалгаа, анхны санал санаачлагууд анх дээр 1950-ад оны сүүлээс эхэлж ирсэн гээд энэ их олон түүхэн хөгжил одоо энэ зүйлд оролцож байгаа манай их сургуулийн оруулсан хувь нэмрийг 85 жилийнхаа ойг ухтаад энэ хүндэт эндэр гэдэг энэ хүндэтгэлийн лекцээр эхлүүлж байгаа. Тэгээ энэ хүндэтгэлийн лекц бол гол нь сая бас хэллээ. Ер нь манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн үүсэл, хөгжил, түүх, хөрсөн үр дүн энийг одоо салбарын тэргүүлэх профессорууд, удирдлагууд, эрдэмтэн багш нарын ийм төлөөлөл болж манай энэ одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр царай хөрсөн үр дүнг ингэж илэрхийлж чадах, харуулж чадах, олон улсад болон Монгол улстай хүлээн зөвшөөрөгдсөн ийм нэр хүндтэй эрдэмтэн багш профессорууд залуусын төлөөллийг оролцуулсан ийм төсөл эхэлж байгаа юм аа. Тэгээ өнөөдөр одоо энэ төслийн маань нээлтийг, салхийг хаглаад анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн захирал академич, анагаах ухааны доктор профессор Лавгсүрэн багш маань ингээд салхийг хагалж эхлүүлж байгаад би одоо туйлын их баяртай байгаа. Тэгээ багш маань өөрөө одоо бас энэ санал санаачлагыг дэвшүүлээд ажил хэрэг болох гээд улаасаа одоо их хурдан шаламгай өдөртөн зохион байгуулагч ийм хүн. Тэгээ багш маань энийг ингээд өнөөдөр эхлүүлээд түүчээлээд өөрийнхөө одоо илтгэлээр хэлцүүлэх гэж байгаад бол би бас шавийн хувьд бол их баяртай байгаа. Тэгээд багштайгаа одоо 85 жилийнхаа ухтаад олон ажлууд хийхээр төлөвлөсөн одоо 37-8-9 ажлын маань хамгийн чухал одоо бас ач холбогдол өгж байгаа энэ ажлыг бол
Лавгсүрэн багш маань хариуцаад одоо цаашдаа энэ нэг хамтраад хөтлөөд ингээд танилцуулаад ингээд явах юм. Тэгээ багштай эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Таны сурган хүмүүжүүлэх, соён гэгэрүүлэх энэ үйлсэд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ багштай одоо амжилт хүсээд энэ хүндэтгэлийн лекцийг сайхан эхлүүлж өгнө үү хэмээн таныг урьж байна. Баярлалаа багш. Баярлалаа. Энэхүү төслийн эхлэл бол 2023 оны 4 сарын 28-ны өдөр санамж жижиг зурснаар эхэлсэн бөгөөд тухайн үед анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн ректор, анагаах ухааны доктор профессор Нямдавагийн Хүрлбаатар захирлын зүгээс уламжлалт анагаах ухаанаар ажил маань эхлэж эх орон даяар нэвтрүүлгүүд цацагдж түүний ач буян тэр их сайхан хүсэл мөрөөдөл өнөөдөр энэхүү анагаах ухааныг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгатай болгосон билээ. Бидний үйл ажиллагаа, эргэх холбоо, ач холбогдол бол Монголын ард түмний хүсэн хүлээж исэн энэ сайхан түүх намтар юм аа. За ингээд өнөөдрийн лекцийн сэдэв бол маш чухал. Ягаад гэвэл Монголын ард түмэн анх удаа мянган үзэгчид маань анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль гэсэн 1942 онд байгуулагдсан их айл руугаа орох гэж байна. Ямар айлын үүдийг татаж, ямар хэмжээний цар хүрээтэй сургуулийг бид яагаад одоо бүтэн жилийн хугацаанд сонсож, сонирхож, соён гэгэрх ёстой вэ гэсэн энэхүү лекцийг арга байхгүй өнөөдрийн манай эрхэм хүндэт зочин Монгол улсын ардын багш, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, анагаах ухааны доктор профессор Цэрэнхүүгийн Лавгсүрэн тавих юм аа. Ингээд соён гэгэрүүлэгч телевизийн уламжлал ёсоор зочныхоо талаар та бүхэнд товч танилцуулъя. Цэрэнхүүгийн Лавгсүрэн багш маань 1978 онд Улаанбаатар хот улсын клиникийн төв эмнэлгийн сэхэн амьдруулах эрчим дэмжлэгээний тасагт их хэмжээр ажлын гараагаа 1979-өөс 86 онд анагаах ухааны дээд сургуулийн эмгэг физиологийн тэнхимд багш, 1986-аас 89 онд аспирант, 1989-өөс 91 онд анагаах ухааны мэдээлэл зүй сэтгэл судлалын хүрээлэнгийн эрхлэгч, 1991-ээс 92 онд анагаах ухааны их сургуулийн хичээл ангийн эрхлэгч, 1993-аас 95 онд анагаах ухааны их сургуулийн сургалтын албаны дарга, 1995-аас 2013 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн захирал, 2013-аас 14 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн зөвлөх профессор, 2014 оноос Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч, эдүүгээ хүртэл анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессороор 48 дахь жилдээ ажиллаж байна. Бүгдээрээ халуун баяр хүрье. Зочин маань 1994 онд дэд профессор, 1997 онд профессор, 2009 онд академич, 2019 онд Монгол улсын анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн хүндэт доктор, 2008 онд Бүгд найрамдах Хятад ард улс Тонглягийн үндэсний их сургуулийн хүндэт профессор, 2012 онд Японы Токушима их сургуулийн хүндэт профессор, 2019 онд олон улсын Иркутскийн анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор цолыг хүртсэн юм а. Тэрээр эрдэм судлалын ажлын үндсэн чиглэл, эрүүл ба эмгэг физиолог, дотоод шүүрэл судлал, анагаах ухааны боловсрол судлал, анагаах ухааны тойл зүй, эрүүл мэнд анагаах ухааны удирдлага зохион байгуулалт, оюун санаа, оюун ухааны чиглэлээр эрдмийн ажлаа хагас зууны турш тасралтгүй үргэлжлүүлж байна. Тэрээр тархамал хордлогот баху өвчний дархлааны болон дотоод шүүрлийн судалгаа Монголд гэсэн сэдвээр анагаах ухааны доктор, Монголын хүн амд бамбай улчирхайн өвчлөл үүсэх механизм, йод дутагдлын эмгэгийн үнэлгээ сэдвээр Оросын холбооны улсад анагаахын шинжилгээ ухааны докторийн зэргийг тус хамгаалжээ. Амьдралынхаа он жилүүдийг Монголын анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуульд зориулж, мянган шавнарыг бэлдэж, олон оюутнуудын төлөө цаг наргүй хөдөлгөж байгаа академич эрхэм багштай Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэж байна. Ингээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн хүндэт эндэр лекцийн тэргүүн дугаар
Эх орны хөгжилд анагаахын шинжилх ухааны үндэсний их сургуулийн гэсэн суурь лекцийг тавьж өгнө хэмээн эрхэм соён гэгэрүүлэгч таныг мянган үзэгчдийнхаа өмнө урин залъя. За өнөөдрийн энэ өдрийн мэндийг хөрөлцөн ирсэн шавнар багш нар бүх хамт олондоо дэвшүүлье. Энэ анагаахын шинжилх ухааны үндэсний их сургуулийн 85 жилийн өгсөн олон ажлын арга хэмжээний хүрээнд энэ профессорын хүндэт эндэр энэ цоврал лекцийг уншихаар өргөдсөндөө нэг талдаа баяртай, нөгөө талдаа бас жоохон бэмбгэр аливаа салхийг хагална гэдэг бол тийм ч амаргүй байдаг. Тэгээ сая дамтан дээр шав захиралдаа хажуудалдаа хэлж байна. Унших гэж байгаа лекцийн сэдвийн бол байгууллагынхаа дарга ноёнтой бас хэлж би ийм ярих гэж нэг зөвшөлтсүүл зарчмын хувьд болон зүгээр битүү юм л авид ирч гисэн байж байна. Одоо тэгээ тэрийгэ та нартаа чилээтэй ирээ. Нийгэм нь арчилсан болохоор одоо сайхан юм да. За ингээд би нэг ийм лекц бидлээ. Өнөөглөө тог тасраад бас ажиг дуусаа. Эх орны хөгжилд анагаахын шинжилх ухааны үндэсний их сургуулийнхан гэдэг. Утга агуулга нь бол яах вэ? Ердөөсөө л манай энэ лавсрынгийн илтгэл гэхээс илүү ашиусийнхан эх орны хөгжилд ер нь юу бүтээдэг юм бэ гэдгийг эх орн элэг нэгтэй ард түмэд таниулахад нэг алхам болох байх гэж бодож байна. Сая Ишиг Сүрэн захирал одоо Монголын ард түмний нэрийн өмнөөс миний нэр дээр одоо үндэтгэл илэрхийлж талархал илэрхийлсэнд би одоо бас л нэг юм бодогдчихсон байна. За ингээд оршил багтайхан ярих юм руу гарах гэж бодож байна. За энд ашиус би одоо анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль гэдэг нэрийг дан ашиусгээ явуулчих. Төвчлээ цаг хэмнэх байх. Ашиус олуула болж ирүүлсэн миний Монгол гэж. Энийг хийдгийн учир бол монголчуудыг ирүүлжүүлж, залуужуулж, урт наслуулж хөгжүүлэхэд энэ сургуулийн босгоор алхаж орж эмч мэргэжил эзэмсэн мянган эмч нар миний шавнар түүхэн гавьяа байгуулсан. 1921 онд манай улсын хүн ам 500 мянга орчим байгасан. Дундаж наслтыг аваад үзэх юм бол эрэгтэйчүүд 42, эмэгтэй 43 хон насалдаг байдаг шүү. Сонинч гэдэг юм уу хэцүү л байсан. За ингээд явсаар магаад 23 оны статистикаар Монголын хүн ам 3.5 сая одоо 6 сая ч болж байгаа. 3.6 сая болоод дундаж наслал эрэгтэйчүүд 71.5, эмэгтэйчүүд 76.7%. Энэ хүснэгтийг хийж яхад би огшчоод өөрөө ёстой миний монголчууд олуулаа болж гэж тэгэхээр нь тэрийгэ биччихсэн дээр. Биднээс миний монголчууд олуулаа болж энэ сургуулийн гавьяа гэж үнэлж баршгүй гавьяа байгуулсан их сургуулийн эзэд та бид нар өнөөдөр ингэ сууж. Дараагийнх нь. За энэ алтан гац чигийг заана гэж нэх одоо уянгийн хэлтэй өгч сонсгож магадгүй. Гэхдээ энэ презентацийн лекцийг бэлдэж яхад надад бодогдсон юм бол манай анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль 42 онд байгуулагдаад өнөөдөр хүрэхдээ алтан гацыг алдаагүй явсаар байгаа л өнөөдөр ирдсэн гайхамшигтай байсан. 1942 онд Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет байгуулагдаад тэгэл 61 онд анагаахын дээд сургууль, 91 онд анагаахын их сургууль, 2003 онд эрүүл мэндийн шинжилх ухааны их сургууль, 14 онд анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль, энэ эрсдэл 27 онд анагаахын шинжилх ухааны үндэсний их сургууль 85 жил ойгоо тэмдэглэв. Тэгээ бас нэлээд статистик ухлаа. 42 онд сургууль нэгдээд 47 онд анхны төгсөгчд 17 эмч төгссөн. Тэгээд 2026 хүртэл бүр дансаар нь шүүжээж тоо гаргасан чинь энэ их ховор тоо гарсан. Нийтдээ 52,145 эмч мэргэжлтнийг миний их сургууль эх орондоо бэлтгэж монголчуудын эрүүл мэндийн манаанд ажилласан байна. Дараагийн цаг хугацааг өртөөсөн ашиус гэж. Гэхдээ энэ ашиусыг одоо дахаар их түүхэн талаас нь би харах гэж хичээсэн. Манай сургууль 42 онд Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет гэж нэртэй байгуулагдсан боловч
42 оноос өмнө анхны гэр эмнэлэг Монгол улсад байгуулагдаж байсан. За энэ 21 оноос хойш ингээ үзэх юм бол түүхэн хөгжлийнхээ явцад бол 100 гаруй насыг насалсан. Албан ёсоор их сургууль байгуулагдсан 42 оноос эхлээд ингээд 42 онд тэр Монгол Улсын их сургуулийн хүнлэгийн факультет байгуулагдсан бол боловсролын хэрэгцээ Монгол улсад айхтар чухал байсан. Та нар одоо 1942 онд Монголд үндэсний Монгол эмч байгаагүй л гэж бодож мөн хүнддэх юм байсан. За тэгээд их сургууль байгуулагдаад цаашаага хөгжсөн чинь үндэсний мэрэгчлэтнүүд цэцэг шиг ургаж эхэлсэн. Соёолсон. Анхны хүнлэгийн факультет байгуулагдахад багш хэрэгтэй болсон. Багштай боллоо. Оюутнуудтай боллоо. Сувлагч гарлаа, эмч гарлаа, мэрэгчлэтнүүд төрлөө, судлаачид төрсөн, эрдэмтэд төрөөд ирсэн. Ингээ үндэсний дээд боловсралтай мэрэгчлэтнүүд бий болж Монгол улсын түүхэнд бий болоод тэр нь бие даасан салбар болж хөгжсөн. Энэний оршил нь их сургууль байсан. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсад эрүүл мэнд, анагаах ухаан, дээд боловсрал, шинжлэх ухааны болон бусад салбарууд бие даасан салбарууд үүсч өгсөн. Энэний хүний нөөц нь аш үүсэл байсан. Ингээд салбарууд хөгжсөний дараагаар аяндаа салбар хоорондын уялдаа тогтолцоо бий болсон. Дээд боловсрал, эрүүл мэнд, шинжлэх ухаан салбарууд хөгжиж ирсэн. За энэ хугацаанд биднес байгууллагын дотор талд нь өнгийж хардаггүй ч гэсэн анагаах шинжлэх ухааны үндэсний их сургууль энэ эмч мэрэгчлэтнүүдийг юугаар бэлддэг юм бэ гэж бодогдно. Тэр үед энэ эмч мэрэгжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр он жилүүдийг дагаад хөгжсөөр ирсэн. Энэ бол маш түүхэн үнцэнтэй томьёол байсан. Өөрөөр хэлэх юм бол 42 онд их сургууль байгуулагдаад манай сургуулийн анхны хүнлэгийн факультет байгуулагдаад 92 он хүртэл хэд байх нь 50 жил эхний 50 жил хөгжихэд биднес эмч бэлтгэх Орос хөтөлбөрийг ашигласан. 42 онд хүнлэгийн факультет байгуулагдахад багш байхгүй, хөтөлбөр байхгүй, сурах хүчиг байхгүй, байшин байхгүй. Ийм цулгын талд л миний их сургуулийн шав тавигдчихсэн. Тэр үед Эрхүүгийн анагаах ухааны сургуулийн сургалтын хөтөлбөрийг копидод авчираад хэрэгжилчихсэн. Нэг талдаа копи боловч нөгөө талдаа асар үнцэнтэй баримт бичгийг Монгол улсад засгийн газар хоорондын хэлцээрээр авчирж сургалтаа эхлүүлж байсан байхгүй. Гайхалтай гоё, сайхан, хэцүү. За ингээд 92 он хүртэл 50 жил энэ хөтөлбөрөөр хичээлж ясныг сая одоо миний шав Алтай сайхан профессор хэлж бид хоёр хичээлэнгийн эрхлэгч мэрэгчлэтнэр хоёулаа ажиллаж энэ хөтөлбөрийг үүсгэхэд тэр хөтөлбөр дотор ч ердөөсөө их сонин хичээл их байсан шүү дээ. Монгол Ардын Хувьсгалт намын төвх, Зөвлөлт холбоот улсын коммунист намын төвх, шинжлэх ухаан коммунизмын онол, марксизм, ленинизмын онол, диалектик материализм, эдийн засгийн онол, Мисасны хичээлд үздэг нийт цагаас нийгмийн ухааны хичээлийн цаг нь давтсан байсан гэж бод. Дээр нь иргэний хамгаалалт, дээр нь одоо Орос хэл гадаад хэлгээд ингээд явчихсан. Тэгээ энэ хүртэл 92 он хүртэл 42 оноос хэрэгсэн сургалтын хөтөлбөр үе боловсронгуй болж ясныг бол болж исэн. Гэхдээ тэрийг хэн боловсронгуй болгож исэн гэхээр сайд нарын зөвлөл Монгол Ардын Хувьсгалт намын төв хорон дээр эцэслэн баталгаажж байсан. Одоо та нар бодоход бас л сонин ойлголт төрж байгаа. Тэр боловсронгуй болсон апдейт нь бол голдуу цагийн нэгсгэж багасгасан ийм зохицуулгууд хийж явж байсан. Их сонин. За тэгээд 93-аас 2001 онд Монгол улсад эмч бэлтгэх үндэсний хөтөлбөртэй болсон. Та нар 93-аас 2001 онд Монголд үндэсний Монгол хөтөлбөртэй болсныг л
одоо бодоход бас сайхан шилжилт болчихж байгаа байхгүй юу? За тэгтэл 2008 онд Монгол улсын боловсролын магадлал итгэмжлэх үндэсний зөвлөөр манай их сургуулийн эмч бэлдэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэгдэж сургууль анхудаа Монгол улсад анхудаа дээд боловсролын хөтөлбөрийн магадлал итгэмжлэг манай сургууль хошуучилж хийгдсэн. За тэгтэл 2010 он болоод ирэхээр дэлхийн анагаах ухааны боловсролын холбооны удирдамжаар Аз номхон далайн баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбоонд манай сургууль бүр нэр хүндтэй болоод түүзийн гишүүнд нь одоо биднес орж ирсэн. Гэхдээ гайхалтай гоё үстэй. 21 онд ганцхан гэр дотор байжсэн улсууд чинь 10 онд манайхыг ураад эднээс ч бас юм хийгээд байна боловсрол судлаараа бүсийн түүзийн гишүүн одоо би чинь тэр чааш түүзийн гишүүн болж бусад бүсийн сургуулиудын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх ревайз хийхэд чинь оролцдог болчихсон. 2011 онд Аз номхон далайн баруун бүсийн анагаах ухааны боловсролын холбооны шийдвэрээр эмч бэлдэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэгийг Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд анх удаа манайх гадны магадлан итгэмжлэл хийлгэж байлаа. 12 он болсон чинь манай сургуулийг төгссөн Монгол эмчийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөж. За Цэрэндав профессор мэдэх бах та Альман Саран гэдэг нэг охин манайхыг төгсөд Америкт мэрэгч дээшлүүлэх гэж яваад 10 хэдүүлээ шалгалт өгөөд тэгсэн чинь хуучин Оросын стан орнуудын 8 эмч шалгалтанд нь тэнцэхгүй Монголын Альман Саран эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль төгссөн Альман Саранг мэрэгжүүлэх сургалтанд зөвшөөрч оруулсан. Альман Саран Гүрүү Атом декант захиа явуулсан. Багшаа би ингээд сургуулийнхаа дипломыг үзүүлсэн чинь олон улсын төвшөнд хүрсэн дипломтой энэ сургууль байна. Гэт би ганцаараа тэр чиг дэвшиж сурж ил Америк. Багш нартай баярлаа. Сургуультай баярлаа. Энэ шиг том баяр байгаагүй тэр үед. Бидний хийсэн ажлын үр дүн олон улсад үнэлэгдсэн Монголын ашигсыг төгссөн эмчийг хүлээн зөвшөөрдөг болсон. За ингээд 22-оос 26 он гэхэд эмч бэлдэх сургалтын үндэсний хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн асенэр. За энэ одоо хөтөлбөрийн хөгжил бол 42 оноос 2026 он хүртэл одоо динамиктай өсөөрөн байгаа л өнөөдрийг хүрсэн. Энэ бол миний их сургуулийн эрдэмтэн профессор багш нар оюутан залуучууд бүх хамт олонны хүчээр ингэж өдий зэрэгтэй хүрсэн юм а гэдгийг та нарт хэлэхэд бас л одоо огшиж байна. Дараа нь. За энэ слайдын нэр нь бол Ашвис MNUMS англиараа Alma Mater гэж. Хүн сурч боловсроод тэр боловсрсан газараа та эрдэмтэн багш нарын зүрх сэтгэлээс эрдмийн уураг огшимыг шимж хүн болсон тэр сургуулаа грекээр Alma Mater гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ сургуулаас эрдэмтэн профессор багш нараас эрдмийн шимж өгжүүлж хүн болсон энэ эмч нар Ашвисийг миний ээж сургууль гэж нэрлэдэг. Alma Mater гэдэг бол ээж сургууль, их сургууль. Их биш ээж их сургууль гэж. Хүн төрлөختөн өөрөө хүн болсон тэр сургуулаа ингэж дээдийн дээдэр Alma Mater гэж нэрлэдэг. Тийм учраас миний их сургууль Ашвис бол та бидний Alma Mater ээж шиг сургууль. Энэ чанаас эрдмийн охийг шимсээр байгаа хүн болж цэцгэлж байгаа. За энэ сургуульд энэ хідэн тоог гаргах гэж бас нэлээд юм боллоо. Монгол улсад ер нь 6000 орчим эрдэмтэн төрсөн гэж дата байна. Энэ 6000 орчим эрдэмтдийн 16.6% нь анагаах ухааны салбарын эрдэмтд. Бас том тоо юм билээ. Улсын бүх эрдэмтдийн 16.6% нь анагаахынхан байдаг. Ийм том салбар.
Одоо шинжлэх ухааны академиэр анагаахын эрдэмтэд бол данхайдаг. Маш их эрдэмтлэг салбар гэж. За тэгвэл Монгол улсад анагаах ухааны салбарын эрдэмтэд одоо миний тоогоор бол нэг 920 орчим доктор төрсөн байдаг. Энэ 920 эрдэмтдийн 93.3% нь манай сургуулийн төгсөгчд, ашиусын төгсөгчд. Анагаахын шинжлэх ухааны доктор 74 төрсөн Монгол улсад. Энэ 74 шинжлэх ухааны докторын 86.5 нь ашиусын төгсөгчд. Монгол одоо анагаахын мэрэгжлийн 19 академич төрсний 89.5% нь ашиусын төгсөгчд. Тэгэхээр Монгол улсад анагаахын эрдэмтэд бол ашиусээс анагаахын шинжлэх ухааны их сургуулиас төрсөн юм аа гэж. Зүгээр. За энэ эмч бэлтгэх сургалтын үзэл баримтлал гэж нэг юм байгаа. Уламжлал. Энэ 40-50 онд дээд боловсралтай үндэсний эмч бэлтгэх асуудал энэ их сонин тав байгаа. 1940-50 он гэдэг чинь Хүмүүнлэгийн факультет Монгол улс анх удаа дээд боловсралтай эмч төгсгөх ийм үйл явц байхгүй юу? 47 онд анхны 17 эмч төгсөөд гарахад одууд байж ховорхон одууд. Тэгээ Монголын нийгэмд хөдөө орон нутагт эмч нарыг алтан гартай бурхад гэж нэрлэдэг байсан. Яг тэгвэл эмчхүү байсан орон одоо Монгол эмчээр үзүүлдэг болсон. Иннээс өмнө бас Монголын нийгэм аимшигтай байсан ш. Та нар мэднэ. Монголчууд 21 оны үедэд хүн амын талах хувь нь бэлгийн замын халдвар төвчтэй яг тэмбүүтэй байсан. 50% шүү. Аимшигтай. Тэгээ тэр үед Орос эмч нар совилогчд ирж улаан дараа хийж интервенц давталгын хийж энийг дарж авсан. Тэгээ тэр үед Орос эмч Орос совилогчд л байсан. Эмчийг Орос хүнээр ойлгодог байсан. Тэгсэн 47 оноос эхлээд энэ 50 онд үндэсний их эмч бэлтгэх ийм ажил хэрэгжсэн. За 70 оны үед мэрэгсэн их эмчтэй болох асуудал тавигдчихсан. 70 оны үед та нар зарим нь мэдэхгүй юу? Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн эмч нар нарийн мэрэгжлийн эмч төгсдөг нэг үе болцсон. Дотроо 4 ангитай, мэс заслын анги, их барих эмэгтэйчүүдийн анги, хүүхдийн анги, дотроо анги. Тэр нь бол нөгөө хөтөлбөрийг засгийн газар дээр шийддэг байснаас болоод улс төрийн шийд гарч ирсэн. Тэр нь яасан гэхээр буруу биш. Манай Монголын одоо засаг төр яарсан байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол нарийн мэрэгжлийн эмч нартай бүгдээрээ болцгоё гэд манай сургуульд өөргөөгөөд тэгээд нарийн мэрэгчлэр 6 жил болгож төгсгөжсэн. Тэгээ яарсан энэ буруу байсан дэлхийн жигтэй. Тэгээ энийг зассан. За дараа нь 90-ад оны үед ерөнхий мэрэгжлийн дадлагч эмч тэг болсон. Ерөөсөө төгсөгчд маань ерөнхий мэрэгжлийн дадлагч эмч байя. Ингээд цаашаа хөгжиг. 2010 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч бэлтгэх. 2010 онд биднээс чинь нөгөө хаалттай байсан Монгол орн чинь дэлхий рүү хардаг болоод эхлэхгүй юу? Англи яаж, Франц яаж, Америк яаж, Орос яаж, эмчээ яаж бэлдэж байна? Биднээс яах вэ? Манай эмч нар яах вэ? Гэхдээ манай эмч нар чинь Польш руу яваад бас эмнэлэг дамлага одоо ажилуулдаг болоод эхэлсэн чинь гадаадд ажилдаг тийм шалгууртай эмч хэрэгтэй юм байна гэдэг тэр логикоор олон улсад хүлээн зөвшөөрсөн эмч бэлтгэе. За тэгээд 2023 онд одоо энэ чинь ингээл динамик өсөөл яваад байгаа. Монгол үндэсний үзэл баримтлалд тулгуурласан хөтөлбөрөөр эмч хүн бэлтгэх үйл ажиллагаа руу орж эхэлж байна. Одоо биднес яг энэ үе явж байна. Тэр эмч хүн гэдгийг улаанаар тавьсны учир нь биднес чи өмнө нь юу ч хүү байжгаад явсаар байжгаад 2000 он өнгөрөөд ирсэн чинь гадагшаа хараад шар толгойтой улсуудтай хачин өндөр гэдгийг хараад дуурайдаг болчихсон. Тэгснээ биднес чинь алдаагаан бас харахтайгаа
монголчууд ухаантай учраас үндэсний үзэл баримтлалд тулгуурласан ийм үзэл хөтөлбөрөөр эмчээ бэлтгэе. Гэтэ эмч хүн бэлтгэе гэж. Энийг намайг Эрдэнэтэд явж байхад нэг сэтгүүлч надаас асуусан. Та эмч хүн бэлдэж байгаа юу? Эмч бэлдэж байгаа юу гэж. Тэр надад огцом айхтар асуулт тавьчихгүй юу? Эмч бэлдэж байгаа юу? Эмч хүн бэлдэж байгаа. Эмч мэрэгжилтэй хүн болгож төгсгөх бэлдэх асуудал үнэхээр чухал. Одоо ч гэсэн энэ дотор бүх хүн бодож явах хэрэгтэй. Хүн бэлдэх хэрэгтэй. Дараагийнх нь. Тэгэхээр энэ үзэл баримтлал ингэ өссөн юм аа. За ингээд би бол энэ ангаахны боловсрол судлалын шинжилэл манай сургууль дээр шуурган жилүүд байлаа гэж. Одоо манай Цэрэн давг багш одоо хуучны партизан захирлуудаас л сууж байна. За ингэхтэр захирал маань энийг андахгүй дамдан дээр захирал бүгдээр бэлэг сайхан захирал бүгдээр мэдж. Шуурган жилүүд шиг байсан. 92 онд Алтай сайхан профессорыг хэлдгээр анхны хөтөлбөрийг эвдэж эхэллээ. Сургууль дээр бас баахан сас болсон. Энэ сургуулийн хөтөлбөрийг одоо дор мэдэн эвдэж яана. Бас ажилласаа чөлөөлөгдөд авсан. Энэ болохгүй нөхөр байд. Өнөө Жамба захирал ухаантай хүн тэрийг ойлгоод цаашаа энийг хөгжүүлэх зүйтэй. 2001-ээс 2001 он гэхэд 8 жилийн дараа шүү дээ. 92-оос 2001 он гэхэд шинэ хөтөлбөрөөр сургалт эхэлсэн. За ингээд 2011 онд магадлал итгэмжлэгдээд 13 жил буюу 20 жил ажилласан байдгийг биднес энэ сургалтыг боловсронгуй болгох гэж 20 жил ажилласан бүгдээрээ ууггүй ажилласан, цоцол цуцгаар байсан цуцаагүй. Та нар одоо 20 жил нэг асуудлыг зөвлгээд байна гэдэг чинь бол тасралтгүй явуулах гэж үзсэн. За тэгээд тэр 20 жил 13 он гэхэд бидэнд манай багийнханд том хүлээлт үүссэн. Яг гэвэл 20 жил сургалтын процессыг боловсронгуй болгочоод ямар бүтээгдэхүүн бидэнд яаж ховсгол гарах вэ гэж хүлээж исэн. За энэ 20 жилд бол амжилт нь юу байсан гэхээр академик сургалт үр дүнд хүрсэн. Үнэхээр хүрсэн. Бидний манай ашигсын сургалтын хөтөлбөр бол тэр 20 жилийн дараа академик сургалтын хөтөлбөр бол олон улсын түвшинд хүрчихсэн байсан. Амжилт нь. Сургамж бидэнд үүссэн. Тэр бий болсон. Тэрний юу гэхээр шин төгсөгчдийн талаарх ойлголт хөссөн үр дүнд хүрээгүй. Уул нь биднээс энэ 20 жил ажиллачаад ангаахын их сургуулийг төгссөн эмч нар бол алж өгөндөө гэж бодож ирсэн чинь алаагүй. Эсвэл алигтай үр дүн гаргаагүй. Эндээ биднээс дүгнэлт хийсэн. Яагаад нөгөөх 20 жил зүтгэсэн хөдөлмөрийн үр дүн маань алж өгсөнгүй вэ? Тэгсэн чинь алдаагаа ирсэн чинь ийм алдаа байсан. Өөрчлөлт, шинжилт тэр 20 жилийн өөрчлөлт, шинжилт бол тогтолцоо хамраагүй байсан. Ангаахын сургууль дотор л өөрчлөлтөө хийсэн. Эмнэлэг, эрүүл мэндийн салбаруудад энийг давхар хийх ёстой байсан юм. Тийм учраас шинжилэл бол тогтолцоогоо хамарч чадаагүй. Хоёрдугаарт нь шинэ хуучны ялгаа байсан. Нөгөө шинэ ярилцсан залуу эмчнэрээ гаргацсан чинь эмнэлэг дээр хэмчнэр очингууд нь наа чин тэгдэггүй маа. Ингэдгийн гэл хуучнараа баавардаал та нарын юм гэдгийг гээл ингээд нөгөө залуу үе голдог тийм сэтгэлгээ манай эрүүл мэндийн салбарт байсан. Дараагийнх нь эрүүл мэндийн салбарын эмч нарын гомдол буураг ард түмнээс ирсэн. Гэхдээ тэр гомдлын бараг бүтнээрээ харилцаа хандлагын алдаа байсан гэхээс биш мэргэжлийн алдаа байгаагүй. За тэр нь юун дээр баталгаж яана гэхээр академик сургалт нь сайн байсан, харилцаа хандлага шинжлэх ёстой, сайжруулах ёстой байсан гэдгийг бид олсон. За төгсгөлд нь төгсөгчд сайн иргэн эмч хүн байх нь 21-р зууны шин зорилттой
бас жоохон хоцорж байгаа байна гэдэг дүгнэлт хийсэн. За ингээд биднээс шин зорилт тавья. Эдээс одоогийн биднээсийн үзэж байгаагаар хүний эрдэмт сурсан хүнд номын эрдэм заа гэдэг л юм л одоо гол бас. Эхлээд хүн болгоё энэ төгсгчд. Сайн иргэн, сайн эд, сайн аав болгоё. Тэгвэл сайн эмч болох бол эдээс асуудал байхгүй. За ийм тэгээ амьдрах ухаанд суралцах хөтөлбөрийг биднээс хэрэгжүүллээ шүү дээ. Энэ ингээ явж байгаа. Дараагийнх нь. За ингээд миний сая ярьсан зүйлүүд бол хэдийгээр би эмч мэрэгжилтэн ч гэсэн ангаа ухааны боловсрол судлал суралт руу 20 жил мэдчихжээ. Тэрээс энэгээр л зан болж байна. Би одоо та нарт өөрөө би судлаач хүний хувьд хэн байх вэ? Ашуусын хөгжилд хөтлөгдөн багшийн бүтээх үү гэдэг юм гарчиг өгсөн. Тэгэхээр ашуусын сургуульд ажиллаж байгаа багш, эмч, судлаач нар бүгдээрээ нэг завин дээр сууж явдаг. Энэ зав хаашаа явна? Би тийшээгээ дагаж явдаг. Миний дур хязгаарлагдчихдаг. Тийм үгүй юу? Ашуусын тэнхмийн сургуулийн эрхэм зорилго дотор би хөтлөгдөж явдаг. Тийм учраас энэ дээр хөгжилд хөтлөгдөн багшийн бүтээх үе. Тэр том завин дээр ашуусын завин дээр сууж явахдаа өөрөө бүтээж л явах хэрэгтэй. Тэгээ би судлаач хүний хувьд бол энэ эмгэн физиологи дотоод шүүрийн судлал руу орсон байна, ангаах ухааны боловсрол судлал руу орсон байна, толзөө рүү орсон байна, уламжлал үн цэн рүү орсон байна. Дээд оюун ухаан танин мэдэх гэсэн ийм 5 чиглэл рүү одоо судалгааны ажил чихүүдээ сонирхсон чихүү одоо янз янзын юм руу их орсон байх. Тэгээ энэ талаар одоо нэг товчлон ярьж магадгүй. Дараагийнх нь. За эмгэн физиологи дээр одоо яхаа аргагүй л энэ үндсэн тэнхимийн багшийн хувьд манай эмгэн физиологоос хүн байна уу байхгүй юу? Тэгээ хэдэн гар гарчлаа. За болж. Сургагчиг за ер нь хүн байна шүү дээ. Их олон сурах бичиг бичдэггүй юм байна гэдгийг туршлагаараа би мэдэрлээ. Одоо ч би хэдэн жил багшилсан 40 хэдэн жил багшлахад ганцхан сурах бичиг гаргах гэж маягаа майжд юм байна. Яг гэвэл сурах бичгийг тэр зам Монголд патофизиологийг зохиож чадахгүй. Зохиохгүй. Микробиологийг Монголд зохиохгүй. Иммунологийг Монголд зохиохгүй. Шинэ нээлт байхгүй. Байгаль сургалтын хөтөлбөрийн дагуу сайн цуглуулах хэрэгтэй. Сайн сурах бичигтэй хаслуулах хэрэгтэй. Монгол хөрсөн дээрээ буулгах л хэрэгтэй. Ийм л ном. За ном бичээхэд нэг сигнал байдаг нь юу гэхээр чи муу ном бичвэл насаараа чамайг муулан шүү л гэдэг юм байна. Би энийг хэлдгийн учир бол энэ дотор байгаа багш нар ном бичнэ, гараа авлага бичнэ. Бичих гэж байгаа үг болгон дохио болдог. Чи наадхаа буруу бичвэл насаараа муул болно шүү. Би сурахчиг бичгийн сургамжийг л та нарт хайрлах гэж байгаа. За ингээд энэ жил биднес патофизиологийн ном 30 хэдэн хэвлийн хуудастай номыг чадан ядан ингээ гарсан юм аа. Одоо энэ патофизиологи юугаараа эндокринолог шиг. Дараагийнх нь энэ дотоод шүүрэл судлал, бамбаа улчирхаан, ёд дутагдлын эм гэх түрүүн Балтай сайхан багш бамбаа улчирхаан чиглэлээр ярьжлаа. Тэр ёд дутагдлын эмгээр бас улсын хэмжээний судалгаа хийгээд тэгээд сургуулийн насны хүүхдүүдийн дунд ёд дутагдлын эмгийг 26.6% байсан. Тэгээд интервенц хийсэн, яаж явсан давсыг хэрэгэлсэн 10 жилийн дараагаар 6.5% болтлоо буурсан байна. Маш том үр дүн өгсөн. Тэгээд тэрийг Балтай сайхан багш ярьцсан учраас. За тэгээд миний шавнар биднес одоо нийлээд бамбаа улчирхаан мис заслын арга руу бас хувирч орсон. Туяа Бадарх доктор ирж мис заслчин байгаа юм шиг. Бамбаа улчирхаан шин аргыг бүтээсэн шүү. Бамбаа улчирхаан хагалгааны шин аргыг Монголд манай шавнар биднес бүтээсэн. Норвегиас Финляндаас илүү Норвегиас илүү дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар мис заслын хүн Монголд урьж ирээд бамбаа улчирхай мис заслыг манай мис засалчдад зааж өгөх тийм профессор ирсэн. Нөгөө профессор чи эхлээд та нар яаж хийдгийг бамбаа улчирхай хагалгаа гэж. Туяа Бадарх хагалгаанд орсон.
Туяа одрох хийсэн гарсан асуусан энэ аргыг та нар хаанаас сурсан? Биднээс өөрсдөө хийсэн, бүтээсэн. Энэ багжууд чинь юу юм? Биднээс энэ аргыг хийхдээ ийм багжаар хийвэл болох юм байна гэж бодоод 4 багж зохиоцсон, хийцэн. Тэгээд тэр профессор мэрэгжилтэн, УАЗ мэрэгжилтэн маань маргааш нь биерс хаалганд орохгүй. Энэ аргыг чи би сурчээд явъя гэсэн. Тэгээ багш нь манай Туяа Бадарах шав эднүүдээс суралцаад нөгөө аргыг Норвегид очиж нэвтрүүлсэн. Тэр бол баярлалаа. Тэр бомбаа олчны хагалгаач ирсэн их жоохон зөсдөг. 2 хороо ассистентийнхтайгаа 4 хороо багтдаггүй баг. Тэгээд тэрэн дээр Крючокийг өөрчлөөд, хуучин Крючокийг өөрчлөөд татаад хөндлөн булчин огтолж ээж ордог тэр аргыг огтлохгүй нэг Крючокоор хажуу тийш нь улгаж ороод ямар ч траум байхгүй хийдэг, цус алдалт байхгүй тэр аргыг манай шавнар бүтээсэн. Би одоо шавнарт одоо баярлж байна. Өнөөдөр би Туяа Бадарахыг ирэх байх гэсэн завгүй гүйж явах шиг байна. За ийм нэг номнод байсан юм а. Тэгээ яа дутагдлын эмгийг тэр бомбоолчийн эсгээр би Оросын албаны улсад ирэхүүд шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалахад бол Оросын эрдэмтэд бас л манай хийсэн юм гайхчихсэн. Гэхдээ та нар одоо бас л шуурх юм аа хэвээр. Хийгээл хайчих биднээс урдуур л гэдэг. Дараа нь за энэ бол тийм одоо нөгөө Бомбоолчийн чиглэлийн мотозологийн хэсгийн бүтээлүүдийг харж байгаа энэ хавьд байж байгаа та нарыг олдоод харуул сонирхол дараагийнх нь. За бас нэг юм тол зөөрүү муугаар хэлвэл савчиж орсон байдаг. Биднээсийг 70 хэд онд анагаахын дээд сургуульд оюутан байхад англи хэлний дугуйланд орсон нэг 7-8 хүүхдүүдийг намын хорооноос судалсан байдаг. Энэ ямар хүүхдүүд вэ? Оюутнууд вэ? Энэ англи хэл хөрөнгөтний хэл үзээд байх чинь ямар зоригтой үзэж байна? Гэт англи хэлээр чи өрдөөс хаалттай байсан. Харин сайн тал нь биднээс 6 жил Оросоор сурсан. Бидний үеийнхийнх нь 1-р курс орохдоо анатомийн лекцийг биччихээд гэртээ очиод нөгөөдхөө ойлгодгүй л байсан. Словардад зөв бичсэн юм юу ч байхгүй. Дуудлагаар нь бичээд байж байгаа. 6 жилийн дараа бүгдээр орсоор ярьдаг байсан. Тэр үедээ л эмнэлэгт очиод өвчтний төвхийг бичихтэй монголоор бичгээсээ орсоор бичих нь хамаагүй хялбархан байсан биднээс. Тийм болтол нь орос хэлээр нүдүүлж ирсэн. Тэр үедээ л шинжлэх ухааны коммунизмын онол марксизм ленинизмын хичээлэг семинарыг орос дээр хийдэг байсан гэж боддоо. Нөгөө хүүхдүүдийн хэлээр өлстө солиоруулж авахгүй. Ленин ботуудыг орос дээр уншилдаг байсан. Гэхдээ тэрний муу юм байсангүй гэхдээ л алуулж л байсан байхгүй. Тэгтлээ сургалтын хөтөлбөр говьж байсан үе л дээ. Би юу ярих гэж байгаад яваад ч юу. Тий. Хэл тэгж биднээсийг оюутан байхад хэл рүү сорон змэд татсан цөөхөн кейсүүд байсан. Тэгээд одоо биднээс яагаад тэгээд багш чинь одоо энэ ажиллаж явах хугацаанд нэг иймэрхүү номнууд жишээлбэл одоо Монголын анагаах ухааны үндэсний нэвтрхий тойл гэдэг 3 ботны энциклопедик профессор багш нартайгаа нийлж би өөрөө ахлаж ерөнхий редакторыг хийж бүтээж байлаа. 60 жилийн бэлэг. За анагаах ухааны англи тойл, за эрүүл мэндийн салбарын 100 жилийн огор энэ улаан хавцтай анагаах ухааны өвөрмөх зүг хэллэг нэр томьёоны англи, орос, монгол тойл гэдгийг хийгээд одоо ариуна чам сонирхолоход одоо апдейт хийгээд Франц оруулж байгаа. Итахамтэй. За анагаах ухааны энэ хураангуй тойл гэх мэтлэн юм. Тэгээ энэ тойлон дээр ажиллаж байхад за ер нь анагаах ухааны шинжлэх ухааны салбарын тулгардаг маш хэцүү ажил байна. Нэр томьёо үг хэллэгийг монгол их хэлэндээ буулгах юм яг ингээд урд толчдөг. Хэлэхгүй байхын аргагүй, хийхээс өөр замгүй, хийх гээд гарц байхгүй бодын шир 4 яг.
нэг нэгээр нь л яларшуулах гэдэг. Энэ дотор жишээлбэл жишээ аваад манай патологийн бийж байгаа тэр Орос дээрээ бол типический патологический процесс гэдэг энэ юу байгаа. Нэг бүлэг. Энийг манай дээдчүүл хэв шинж дэмгэг үйл явц гэж орчуулсан байдаг. Тэгээ биднээс одоо шавнартайгаа би одоо бол энийг хэвшмэл дэмгэг үйл явц болгоё гэж. Энэ маш сайхан бууж эхэлж байгаа. Одоо тэгээ хэвшүүлнэ. Амбулатор гэдгийг үүдэн эмнэлэг гэж хоолон гэр гэдэг шиг орчуулсан байгаа манайхан. Өөр тал руугаа. Тэгээ биднес энэ амбулатор гэдгийг угтаал эмнэлэг гэж орчуулсан. Монгол хөдөлмөрийн маатар багштай бас зөвлөсөй. Угтаж үйлчдэг угтаал эмнэлэг. Эмчнэр маань маш сайн хүлээж авч байгаа. Нэг буруу хэвшсэн үг тэрнээсээ гарах маш хэцүү. Ерөөсөл үүдэн эмнэлэг л гэдэг. Одоо угтаал эмнэлэг рүү биднес оруулах гал явж байна. За конституц гэж нэг том контент байдгийг. Англиараа, францаараа, латинаараа constitution гэж яваад байгаа. Оросоороо манай конституцээр явж байгаа. Манай уламжлалтынхан болохоор өөрчлөл гэж хийсэн байлээ. Бас л юм бодож хийсэн байх. Биднээс болохоор бол язгуур шинж гэдэг рүү нэрлэж байгаа. Энэ бол их онж байгаа. За стрессийг төгшлөөр явсан юм. 86 онд би нэг ном орчуулж ирсэн. Залуу байхдаа. Тэгэхэд стрессийн тухай ном орчуулад төгшилгээ хийчихсэн. Тэрүүгээр бол одоо онох гол байгаа. Дараагийнх нь ампул гэдэг үг гарч ирээд бас л хэрэглэнээс монголоор юу гэдэг юм бэ гэж асуугаад байхад биднес хэлэх үг байдаг. Тэгээд тэр үед шилэн бортгол гэсэн. Тэгээ энэ тэгээ аль хэр нутагших юм гэдэггүй энэ үл хэлцэгдээл явна. За public health ойлгомжтой нийгмийн эрүүлэнд ерөөсөө нийтийн эрүүлэнд юм билээ. Public гэж нийтийн. За энэ bioenergy гэж энэ үг. За би энэ хожим хэдэн слайдын дараа ярина. Энийг амин эрчим гэж орчуулсан. Ер нь энерги гэдэг чинь юу юм? Эрчим. Цахилгаан энерги гэхээр бол цахилгаан эрчим хүч. Тэгм хүн дээр биоэнерги гэхээр бол амин эрчим нь их онж явах шиг байна. Энэ талаар хэдэн слайдын дараа ярих бах. За энэ нэг супер интеллект гэж нэг үг. Ястай нэг одоо юу гэдэг юм бэ? Гоё агуулга мөртлөө айтанд арахад айгүй хэцүү энэ үг байгаа. Тэрийг биднес дээд оюухан гэдээ орчуулсан. Дээд оюухан. Яагаад энэ дээд оюухан гэж ярьсан гэхээр биднес барууны неврологи мэдрэл судлалыг үзэхдээ дээд мэдрэлийн систем гэж та нар ихэнх нь үзсэн байгаа. Высший нервный систем. Тэгтэл тэрэн дотор дээд оюун ухаан гэдэг нь шал өөр тийш яваад гэсэн. Тэрийг биднес үзээгүй харамстай заалгаагүй тэгэл дуусчих. Тэгээ энийг дараа боломж гарвал би ярина. Дараагийнх нь тол судлаар иймэрхүү. Дараа нь миний нэг хийж оролдоод намайг сүйд нь араас шахурдж байгаа нэг бүтээл байдаг. 60 жилийн болоод сургуулийн маань. Тэгээ би захирал байсан. 60 жилийн бэлтгэл ажил дээр хүн болгол юм хийцгаая гэдэг. Тэгэхээр би одоо хүн байндаа нэг ном бичиж гээд. Тэгэд нэг ном бичсэн тэр нь юу гэсэн гэхээр сургуулийнхаа анхны ректор профессор Дэмбэрлийн Балдан дээр зөвшөө номыг биччихлээ. Яах вэ одоо сайхан болоод баяр хүргээ даа. Тэгсэн чинь ер нь дараа нь нэг энэ шиг нэг ном бичмээр санагдаад. Тэгэхээр Эренчингийн Нямаа багшийнхаа номыг өгчлээ. Бас л анхны 13-ийн нэг нүдний анхдагч Алтан хараацай. Тэгсэн чинь манай багш нар захирлаа дараагийн ном нь хэн болох гэж байна гэж асуув би. Тэр чинь нэг хүлээлт болоод одоо Эренчингийн Нямаа багш тэр харж яах вэ? Тэр хажуу тийшээ харцсан, наашаа харцсан. Үзэсгэлэнтэй бүсгүй байсан миний багш. Москвад сурж байхад нь Оросын алдарт портрет зурдаг зураач миний Нямаа багшийн зургийг Эрмитажид зур тавьсан байгаа шүү дээ. Одоо тэр харагдаж байна. За дараа нь Аргичаа багшийн тухай ном бичээд нөгөө араасаа туулгалаа. Дараа нь хэн бэ гэд. Ингээд яваад байсан чинь
араасаа тулгаал явсаар байгаад одоо анхны гаргасан энэ 8 ботоос за дараагийнх нь 9-с 16 дугаар бот нь энэ Чомлийн долгор багш, Баатарын од багш, Чойнзингийн нээчин багш, Шанжийн Доржидон багш, Дашийн Цэдэв багш, Дэнсмагийн Дөнгөр дөрш, Жөлтбийн Жөлтөмсөр багш. Энэ манай анагаахын шинжлэх ухааны их сургуулийн профессорууд Монгол улсад анагаахын шинжлэх ухааны салбар болгоны анхдагч түүчээр нь байсан. Дараагийнх нь. За 17-оос 24 дугаар ботууд. За Төндвийн Шагдарсүр багш. Агуу зүрхний энэ одоо байж байна те. Төндвийн Шагдарсүр багш. За дараа нь Гонсрынгийн Батман багш физиологийн Вандан иши орлоо гэж агуу эмэгтэй мис засч байлаа шүү дээ. Гэхдээ домог болсон миний багш нар энэ Вандан иши орлоо багш мис заслын гэхдээ харахад цагаан халаад малаад өмснө гэж хачи өмсөн шүү дээ. Ноолайс цагаан малганы махны худалдагч ингээ хажуу дэшээ тавьчихсан. Шилэн өмснө өдөрөөгөө унжчихсан. Өвчтөн үзэхэд хорон майныг 10 хорон. Гэхдээ тэр пальпац ямар ч ивдээгүй ингээл. Тэгээ онш 50 гарн хагалгаанд орно яг багшийн оншоор байж. Зөвлөлт улсад шинжлэх ухааны доктор хамгаалагч явсан. Манай Вандан шиг ич орлогч. Элэгний битгийн хитэнэн бүрхүүлийн авах хагалгаа гэдгээр хамгаалсан. Агуу Вишневский академич хамгаалах хурал дээр нь ич орлогчоос асуусан. Ич орлогчид та хагалгаа хийхдээ өвчтөн чинь шокт ордгоо гэж асуусан. Өвдөлтөөс. Орохгүй. Яагаад орохгүй? Яг местний обезболивание хийнэ. Одоо ч нэрээ таарч орсоор жоох юм. Хэсгийн мэдээ алдуулт хийдэг гэж хариулсан. Тэгсэн Вишневский академич яагаад хитэнэн бүрхүүл дээр местний хэсгийн мэдээ алдуулт хийдэг нь та гэж. Гэхдээ тэр чи мэдрэлийн ширхэгтэй болохоор тэрийн обезболивание хийхгүй шок болдог гэж. Номон дээр бичснээр хитэнэн бүрхүүлийг одоо юу гэдэг юм? Тэргээр л явах. Хитэнэн оболооч тэр бүрхүүл чинь мэдрэлийн ширхэгтэй гэж хариулсан байна. Тэгсэн Вишневский академич ном уншсан уу? Номон дээр тэр байхгүй. Тэгээд та юу гэж хэлж байна? Би харсан. Тэгсэн чинь Вандан шич орлогч энэ судалгаа хийж байхдаа хөдөө аж ахуйн их сургуулийн Виварт очиж элэгний битгийн хитэнэн оболочкийг авч ягаад микроскопонд хараад мэдрэлийн ширхэг байгааг нь олоо харсан байхгүй юу. Тэгээд тэрэн дээр нь хийж хагалгаа ямар ч өвдөлтгүй шокгүй глад Оросд ингэсэн авсан дараа нь Поголовна местний хэсгийн мэдээ алдуултаа шокгүй явцсан. Энэ нээлт байсан. Тэр үед бид нар чи хөшгөний ард ажилладаг л миний багш нар хөшгөний ард ажилладаг байсан учраас ингээл өнгөрсөн. За энэ хүний түүх гэх мэтлэн ингээд би одоо нэг номноос нь яваад эхэллээ шүү дээ. За ингээд одоо Балдангийн Жаб багш байна. Гасангийн Дашцэг багш, миний багш, Сандгийн Бямсрын психиатр ингээд 24 хүртэл бот. Дараагийнх нь. За дараа нь 25-аас 32 дугаар ботууд нь одоо ингээл энэ одоо манай эрүүл мэндийн сайд байсан Пагужийн Нямдава академич байна. Алдарч Жалилийн Хайруул багш байна. Мэдрэлийн мэслэг Монголд өөрсгсөн Цэндийн Хайдуу багш байна. Манай Сэрэндовгийн одоо багш академич Монголын уламжлалт ангаах ухааны Тавуугийн Бацэг багш байж байна. Би сайн харахгүй байна. Манай энэ сургуулийн ачааг үүрч явсан, энэ сургуулийн нэрийн хуудас болсон, Совилхон сургуулийн захирал байсан ийм алдартай хүн. Намжлын даваа цэрэн багш нь мис засалж төрийн шагналт. Чойжилживийн цэрэн эдмэд багш Монгол Улсын эрүүл мэндийн сайд байсан цусны манай Одгөрл байна. Одгөрл сая орж ирсэн. Одгөрлийн багшийн багш. За Намрлын Төмөрбаатар багш. Манай Сэрэндов профессорын багш Тэрчээд зурган байна. За ингээд энэ 32 бот хөрдсөн. Дараагийнх нь
За дараагийнх нь 33-аас 38 дугаар хот нь та нар мэдчихэж магадгүй Лодонгийн галзаг багш, Орос галзаг багш, Батлогийн тийм үү? Алдартай. Орос ээжээс төрсөн Алтан булагт Монгол ээжид өргүүлсэн, төрөөс ээж нь явсан, ээжигээ хөтлсөн Орос хүн боловч жинхэнэ Монгол амьдралаар мэхээр цуглуулж тос хийдэг, өвс хаддаг, тугал хургаа ишгээ хариулдаг, ээжигээ хөдөлдөг ийм хүү байжгаад ингэж Монголын Батлогоор ноён оргилд хөрсөн ийм хавар хүн Ловсон за Ловсон нэмийн лавга академич Монгол улсаас ганцхан өмнө сансарт ниссэн, ганцхан Монгол хүний сансрын нисгчдийн эмч байсан. Бэх эмч хүн тэрний тухай Готвын Лодон гэж манай мэдрэлийн Монгол улсын 1 номерын невролог байсан. Цахиур хагалж байсан гайхамшигтай хүн. Эрхүүд одоо докторийн зэрэг хамгаалсан неврологи, психиатрик хоёулангийн авч явж байсан. Монголын ангаах ухааныхан шүтдэг амтан байсан. Амтанч гэж багш байсан да. Гайхалтай хүн байсан. Завхан аймгийн Улаастай аймгийн төвд Автомазад слесэр байсан байгаа шүү дээ. 18 наснда. Тэгээд слесэрээр 2 или 3 жил ажиллаж байгаад нэг эмнэлэгт угаагчаар очиж ороод тэгээд туслах болоод тэгээ ангаахт ороод тэгээд ингээд. Лодон багшийн зураг энэ байна. Чөмлийн 7 дугаар багш энэ гэрлийн эсрэг бий чадахгүй. Тэр хоёр дахь нь гайхалтай хүн. Ламсүрэнгийн Бадам ханд гэж энэ бас манай физиологийн багш байсан эмэгтэй. Гэхдээ тэр олон оюутанд амьдрах ухаан, тэр нинжин сэтгэл, эмэгтэйлэг байх тэр ур ухаан, соёл бүх талын боловсролыг манай Бадам ханд багш заадаг байсан. Биднээсийг залуу нэг тэнхимд байсан л да. Тэгт чинь кек Наполеон хийхэд яадгийн, мөөг дарахад Маринавк яаж хийдгийг ингээл одоо бидний чинь ярихгүй хэлэхгүй ч юм байхгүй. Гэртээ авчиж тортой амсуулна, өөрөө хийж өгнө. Орос школтой. Гайхалтай хүн. За энэ намжлын гинжин жамц багш хүүхдийн бурхан Эрдэнэ туяа минь танай хүүхдийн одоо ийм за энэ Батүлзийн цэрэн дэш гэж алдарсан, дотрын хэмээн алдарсан илэгний цэрэн дэш гэдэг байсан. Герман доктор хамгаалсан. Багасаа явал эрдээсэл дан онц сурсаар агаал. Цэрэн дэш багшийн нэг түүх байдгийг. Ээж нь 8 дугаар анги төгсөөд ирнэ хүүхдээ хотооруулъя гэд дагуулж ирээд Нарангийн тэнд гэрт айлын хашаанд амьдарч байгаад нэг сургуульд оруулъя 8 төгсчихсэн. За эрт цалинтай болгосон дээр юм. Хүүгээ эрдээсээ нэг техникумд оруулж. Гэхдээ стипендтэй буюу тэтгэлэгтэй сургуульд оруулж хэдүүлээ амьдрахгүй болохгүй гэд. Тэгээ автобусанд суугаад за хотын төв дуугал тэр автобусны буудлаас хамгийн ойрхон сургууль юу вэ? Тэрлүүл очиж үз. Юу ч хамаагүй. Тэгээ хамгийн ойрхон ангаахын дунд байсан энэ ч ирээд тэгээд тэр ч бүртгүүлээд ангаахын дундыг онцдог гэсэд Сүхбаатарын нэрмж салинтай төгсөөд ангаахын дээдэд ороод Сүхбаатарын нэрмж салинтай төгсөөд тэгэл дэшээ яваад гисэн. Дараагийн. За энэ Цэндавишин Норпил шүдний хэн байгаа шүдний одоо манай профессор Намидын мөнх төвшин гэж одоо миний удирдагч багш энэ 40 дахь ботн 41 дахь ботн Чихамар хоолын Лодон шагдар гэж. Домог болсон одоо профессор. За ингээд нөгөө эхний ректорийн тухай ном бичсэн хүн чинь араасаа туугцаар агаад нэг мэдсэн чинь одоо 44-5 бот болоод явж байна. Тийм. Би одоо нэг далайцаар хийвэл яагаад чадахгүй шүү дээ. Мэрсээр гал нэг ингээл нэг 40 хэд болгоод яваад. Тэгээ энэ ботод юу хэлсэн гэхээр Монгол улсад ангаах ухаан нэг хөгжүүлэхэд
түүчээ тог руу болж анхны шанг татаж хөгжлийг суурийг тавьсан тэр алдартай Бурхадны түүхийг бүтээн нэгдвэл Монголын ангаах ухааны түүхийг амьд эзэнтэй мөнхөлсөн ийм бүтээл болж байгаа юм болов уу гэж бодож одоо Шгсэрэн захирал бас энэ дээр ач холбогдол өгөөд энийг телевизийн цуврал нэвтрүүлэг болгохоор биднес ажиллаж байгаа. За энэ слайдын дараа энийг хийдгийн учир нь Ашүүсийн ирээдүй судлаачийн нэмдэг. Би сая захиралтайгаа хэлсэн би захиралтайгаа зөвшөлтсөөгөө нэг презентацийн эднүсийг хийцэн гэдгээ одоо цайруулах гэж штэ өөрийг. Манай сургууль судлаачийн нүдээр юу гэж харагдаж байгаа бол гэж. Ойрын ирээдүйд Ашүүсийн төгсөгчд бол бүтээгчд байх ёстой. Бүтээгч. Соёл иргэншлийн явцад хүн хоёр янзаар амьдардаг гинэ. Нэг нь бүтээж амьдарна, нөгөөх нь халамжлуулж амьдардаг. Тэгэхээр бүтээгчд олон байвал улс орон хөгжинэ, гэрч хөгжинэ, бүх хүн хөгждөг. А тэтгэмж, тэтгэлэг нэхэд бэлэн хоолоор байх юм бол доош явагддаг. Тэгэхээр Ашүүсийнхэн бол бүтээгчд байна. Хоёр дахь нь Монгол улсын шилдэг их сургууль цаашаа явна. Алтан гац чигийг заана гэдэг бичдгийн хүчээр тэр. Ерөөсөл одоо шолов. Ашүүс дэлхийд өнгөрсөн жил 1237-д дэлхийн 30 гаруй их сургууль байлаа. 30 гаруй мянган дэлхийд дээрх их сургуулиуд дотроос манай Ашүүс 1237-д эрэмблэгдсэн. Монгол улсаас анх удаа дэлхийд эрэмблэгдсэн сургууль бол та нарын миний Ашүүс. Тэгээд Ахмад Огшийн хувьд бол прогноз тавьж байгаа шүү дээ. Мэрэг төлөгч болж байгаа одоо 1000 руу орно. Манай удирдлагч тэгж байгаа, та нар ч тэгж байгаа 1000 руу орох цагт одоо бодохгүй. Дараа нь манай Ашүүс Монгол улсын ангаах ухаан эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээр байна. Энэ тодорхой одоо цаашаа явнаас. Монголд оншилж эмчилж болохгүй байгаа одоогийн бэрхшээлийг ойрын 3 жилд 50% бууруулах. Одоо 26-аас 13. Нөгөө эмнэлэг ирсэн захирал Сэрэндав захирлынхаа дэргэд ястаа нэг задгаа ярьлаа та. Яг энэ тоон буруу байж магадгүй хандлага нь ийм байгаа. Тэм үү? Гадаадд явуулдаг оншилж чаддгүй 26 төрлийн өвчин байгаа. Энэ дотроос манай Ашүүсийнхэн талын бууруулна шүү. Дараагийнх нь олон улсад үнэлэгддэг шинжлэх ухааны бүтээл төрөвлийн тоо чанараар улстай нэг number 1 бас л байна. Одоо бол гарцаагүй үнэмлэхүй үзүүлэлтээр манай сургууль 1 номерд явна шүү. Монгол улсын шинжлэх ухааны потенциал байна. За одоо төгсгөлийн лекц бишээ. Слайд. Энэ жоохон мапатай. За энэ дээд оюун ухаан нөгөө шинэ үг гэдэг чинь энд орж ирж байна. Дээд оюун ухаан танин мэдхэн чиглэлээр юм аа. Юм руу их орсон байна би. Энэ бол саваагүйдээ биш. Угаасаа л ажил амьдрал ингээд өрнөх тусам ингээд усны сүлжээнээс татсаар хагаад юм руу ордгийн билээ. Ер нь одоо том судлаач нар бол их олон чиглэлээр ажилладаг. За энийг дээр 1870 онд Immanuel Kant The Critique of Pluralism гэдэг ийм бүтээлийг бичсэн байдаг. Энэ бол цэвэр оюун ухааныг шүүн хэлцэхгүй гэсэн монголоор бол ийм номыг 1870 онд бүтээжээ. Тэр номон дээр танин мэдхэн хоёр арга байгааг
анх удаа хүн төрлөختөнд философийн том яллыг гаргаж ирсэн. Энэ нь бол нэгдүгээрт сэтгэж тань мэднэ, хоёр дахь нь мэдэрч тань мэддэг. Би энэ хоёр аргыг юу юм бол гэж философийн асуудал да. Энэ юу юм бол гэж бодсон. Гэхдээ би тайлбарлах жишээг олцсон. Жишээлх юм бол сэтгэж тань мэдэх аргын жишээ нь бол манай Монголын уламжлалт ангаах ухааны Хийшар бадганы онс. 2000 жилийн өмнө хэдэн мянган жилийн өмнө юм дээ, тийм ээ. Хийшар бадганы онлыг 2000 жилийн өмнө тэр үед лаборатори байсан уу? Та нар юу гэж бодож? Нөгөө төв байхгүй лөө. Юу гэдэг хүүхдүүд төв чи байдаг лөө. Юу ч байхгүй. Лаборатори байгаагүй шүү. Лабораторигүй нөхцөлд Монголын хувилгаад мэрэгд Хийшар бадганы онлыг өнөөдөр зааж байгаа онлыг хийгээд бүтээгээ хайчихсан. Галзуу. Монголын мэрэгд ийм л байхгүй юу та. Ястаа алгадашдаг гэж юм байхгүй. Тэгээ одоо манай цэрэндэг профессорын материал дэсэн Хийшар бадганы онлоос судсаа байрал одоо оншлол хачин гайхамшигтай имжилж байгаа шүү дээ. Тэгээ тэрий чинь хэдэн мянган жилийн өмнө тэр сэтгэж тань мэдэх аргаар хийчихсэн байхгүй. Иммануэл Кант бол мэдэрч тань мэдэх аргыг нээсэн. Одоо та нар ямыг бодож байгаа сэтгэж яагаад ойлгочдөг үстэй. Тэгвэл мэдэрч тань мэдэх арга нь бол чухамдаа лаборатори хийж нотлогоогоор тань мэдхийг мэдэрч тань мэдэх. Тэгэхээр мэдэрч тань мэдхэд бол мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар мэдэрч их. Хөөрн, харна, амтлан, сонсно, хүрэлцэн. Тийм үү? Өнөөдөр шинжлэх ухаан мэдрэхүйн хичнээн мэдрэхүй байдгийг та нар юу гэж боддог вэ? Классикаараа бол одоо 5 мэдрэхүй л гэж ярьдаг шүү дээ, тийм үү? 6 гэдгийн 8 болгоцсон байгаа. 13 байгаа. 21 байгаа. Одоо яг 33 дээр тулцсан байна лээ. Галзуу шүү энэ шинжлэх ухаан. 33 мэдрэхүй. Нөгөө 5 чинь юу ч бүдүүн баг гэлээ. Тэгээд тэр мэдрэхүйгээрээ таньж мэднэ гэдэг бол тийм агуу. За дараагийнх нь слайд нь. За тэгвэл шинжлэх ухааны судалгаа одоо бидний мэддэг материалист шинжлэх ухаан шүү дээ. Одоо энэ шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаанаар бол орчин үеийн шинжлэх ухаан амьгүй ертөнцийг судалсан 95% нь судалгаа нь амьгүй биеийг судалсан. 5% нь амьд биеийг судалсан байна. Өнөөдрийн шинжлэх ухаан. Тэр амьд биеийг судалсан 5% судалсан зүйлүүдийн 99% нь амьд ертөнц амьтан ургамлыг судалсан. 1% нь хүний биеийг судалсан. Готэм өчүүхэн судлагдж байгаас 1%. Тэр судлагдсан хүний биеийн 1%-ийг судалсан судалгааны 98% нь бүтцийг судалсан. 2% нь хүний биеийн мэдрэл оюун. Дөнгөж 2%. Тэгэхээр биднес одоо цаашаа явах болоод байгаа. Хүний тархины нейрон 115 тэрбум нейронтой. Баяр маа тийм үү? Триллион нейронтой. Тэрний 10% нь судалсан байна өнөөдөр. Дэлхийн шинжлэх ухаан 10% нь. За дээрэн хувь нь байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн шинжлэх ухаан сансар судлал цаашаа хөгжихдээ юун дээр гацж байгаа гэж бодож байна та нар? Ерөөсө хүний тарих судал дээр гаццсан. Яагаад вэ? Компьютер одоо ч хэлэх юм бол ийм байна. Өнөөдөр Америкийн сарны цааталд очиж төрөөд ирлээ. Хамгийн ойрхон одон дээр өнөөдрийн сансрын хүлгээр очиод буцахад ямар хугацаа илээх вэ? Та нар баримжаалах уу? 70 жил болно гэж байгаа. Хамгийн ойрхон саран дээр очиод ирэхдээ өнөөдрийн сансрын хүлгээр 70 жил явна.
Тэгэхээр нөгөө судлаач маань замдаа бурхан болооч болно. Нас гүйцэхгүй. Тэгэхээр тэрийг өөр аргаар хамгийн өндөр хурдтай нисдэг суман дотор хийгээ буудчих. Хурдан очио хөрөдөр. Өгч нь үст. Тэр хурдыг гүйцэхгүй шүү дээ. Тэгэхээр эрдэмтэд яах вэ? Тэр саран дээр өөр гариг дээр очиход бол робот хүний оюун ухааныг л явуулчих, хүнийг явуулахгүй. Тэгэхээр хүний оюун ухааныг бүтээхийн тулд бол тэр компьютерийг хийхийн тулд бол компьютерийн санах хооч өдөөс хүний тархиар загварчлагддаг байхгүй. 20 жилийн өмнө хүний тархийг компьютер дээр загварчлах төсөл гараад тэгэд хүний тархины бүх үйл ажиллагааг загварчилсан компьютерийн процессорууд дээр ингээд юу байдгийг фронтальны хэсэг, чамархан хэсэг гэл ингээд цус бүрдэн компьютерийн процессоруудыг залгаад угсархад Нью-Йорк хотын талбайг эзэлсэн процессоруудыг өржиж нэг хүний тархи бүтгэх гээд байна. Тийм агуу үйл ажиллагаатай зүйл хийж нотлогоогоор тань мэдхийг мэдэрч тань мэдэх. Тэ? Тэгэхээр мэдэрч тань мэдхэд бол мэдэрхүүн эрхтнүүдийн тусламжтайгаар мэдэрч их. Хөөрн, харна, амтлан, сонсно, хүрэлцэн. Тийм үү? Өнөөдөр шинжлэх ухаан мэдэрхүүн хичнээн мэдэрхүү байдгийг та нар юу гэж боддог вэ? Классикаараа бол одоо 5 мэдэрхүүл гэж ярьдаг шүү дээ, тийм үү? 6 гэдгийн 8 болгоцсон байгаа, 13 байгаа, 21 байгаа. Одоо яг 33 дээр тулцсан байна лээ. Галзуу шүү энэ шинжлэх ухаан. 33 мэдэрхүү. Нөгөө 5 чинь юу ч бүдүүн баг гэлээ. Тэгээд тэр мэдэрхүүгээрээ таньж мэднэ гэдэг бол тийм агуу. За дараагийнх нь слайд нь. За тэгвэл шинжлэх ухааны судалгаа одоо бидний мэддэг материалист шинжлэх ухаан шүү дээ. Одоо энэ шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаанаар бол орчин үеийн шинжлэх ухаан амьгүй ертөнцийг судалсан 95% судалгаа нь амьгүй биеийг судалсан. 5% нь амьд биеийг судалсан байна. Өнөөдрийн шинжлэх ухаан. Тэр амьд биеийг судалсан 5% судалсан зүйлүүдийн 99% нь амьд ертөнц амьтан ургамлыг судалсан. 1% нь хүний биеийг судалсан. Гүйтэ мөчөөхөн судлагдж байгаас 1%. Тэр судлагдсан хүний биеийн 1%-ийг судалсан судалгааны 98% нь бүтцийг судалсан. 2% нь хүний биеийн мэдрэл оюун. Дөнгөж 2%. Тэгэхээр биднээс одоо цаашаа явах болоод байгаа. Хүний тархины нейрон 115 тэрбум нейронтой. Баяр тийм үү? Триллион нейронтой. Тэрний 10%-ийг судалсан байна өнөөдөр. Дэлхийн шинжлэх ухаан 10%. За дээрэн хувь нь байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн шинжлэх ухаан сансар судлал цаашаа хөгжихдээ юун дээр гацж байгаа гэж бодож байна та нар? Ерөөсө хүний тарих судал дээр гацсан. Яагаад вэ? Компьютер одоо жишээлх юм бол ийм байна. Өнөөдөр Америкийн сарны зааталд очиж төрөөд ирлээ. Хамгийн ойрхон одон дээр өнөөдрийн сансрын хүлгээр очиод буцахад ямар хугацаа илээх вэ? Та нар баримжаалах уу? 70 жил болно гэж байна. Хамгийн ойрхон саран дээр очиод ирэхдээ өнөөдрийн сансрын хүлгээр 70 жил юм. Тэгэхээр нөгөө судлаач маань замдаа бурхан болооч болно. Нас гүйцэхгүй. Тэгэхээр тэрийг өөр аргаар хамгийн өндөр хурдтай нисдэг суман дотор хийгээ буудчих. Хурдан очио хөрөдөр. Өгч нь үст. Тэр хурдыг гүйцэхгүй шүү дээ. Тэгэхээр эрдэмтэд яах вэ гэхээр тэр саран дээр
өөр гариг дээр очиход бол робот хүний оюун ухааныг л явуулчих, хүнийг явуулах. Тэгэхээр хүний оюун ухааныг бүтээхийн тулд бол тэр компьютерийг хийхийн тулд бол компьютерийн санах очиудаас хүний тархиар загварчлагддаг байхгүй. 20 жилийн өмнө хүний тархийг компьютер дээр загварчлах төсөл гараад тэгэд хүний тархины бүх үйл ажиллагааг загварчилсан компьютерийн процессорууд дээр ингээд юу байдгийг фронталны хэсэг, чамархан хэсэг гэл ингээд цус бүрдэн компьютерийн процессоруудыг залгаад угсархад Нью-Йорк хотын талбайг эзэлсэн процессоруудыг өржиж нэг хүний тархи бүтгэх гэдэг. Тийм агуу үйл ажиллагаатай зөвлөл хүний тархи. Хоёрдугаарт компьютерийн хүчин чадлыг дээшлүүлэхээр халаач чих гэдэг. Тийм учраас л одоо сүүлийн үеийн энэ хагас дамжуулагч энэ чипүүдийг гаднаас байн байлдаа хийж олж авах гэдэг учрал юм л байна. Тэрийг хийж хагаад тийшгээ явна. За тэгвэл энэ тань мэдхүн философиг судлаж тогтоосон цаг үе чинь одоогоос тэр Кантих бол 270-аас 300 жилийн өмнө энэ тань мэдхүн аргыг нээсэн байгаа үстэй. Тань мэдхүн тэр 300 жилийн өмнө Кант тань мэдхүн хэдэн арга байлаа гэлээ? 2 аргыг нээчихсэн. Тэгэд тэр Кантаас хойш хүн төрлөختний хөгжил 300 жил явхад хүний тань мэдхүд асар их өөрчлөлт гарсан байна. Дараагийнх нь. За энэ нэг юм слайд хийсэн юм аа. Биднээс өөрсдөө аждаггүй юм билээ л дээ. Би бол аждаггүй, бараг л аждахгүй. Хүн орчлон ертөнцтэйгээ уяатай амьдардаг. Онлоор ч тийм, угаасаа ч та нар бүгдээрээ тийм л. Яаж орчлон ертөнцтэйгээ уяатай явдаг вэ? Тэ? Нарыг тойроод жилд нэг эргэж яан, сарыг тойроод нэг сарн тойроод явж яан. Тэрэн дотор чинь татах хүч, дүүлэх хүч, сахилгаан соронзон орон гэдэг төмөн жорын тэр тогтолцоон дотор л хүн тисэж байгаа. Тэгэхээр хүн орчлон ертөнцтэй юугаар холбогддог гэвэл тэр биоэнергигээ бичсэн миний түрүүч яриад байдаг амин эрчим гэж нэрлсэн. Одоо тэр амьдрахал баг. Тэр амин эрчмээрээ би та нартай бүгднтэй холбоотой. За тэгэхээр тань мэдхүйг зөвхөн хүн гэдэг бурханлаг амьтанд л заяас тань мэдхүй. Мал амтан адгуусал тань мэдхүй хүнээс шал өөр. Зөвхөн хүнд тань мэдэх юм бурханлаг чадварыг хүнд заяасан. За тэгвэл тань мэдхүйд шинжлэх ухааны ололт. За тэр хаалтанд та нар бүгд мэдж байгаа тийм ээ. Мэдээллийн технологи, зохиомл оюун ухаан, квантын компьютер, интернет, мэйл, мессеж, инстаграм, чат, за тэр хувилгаан шинж гэж бичиж байгаа. Тань мэдхүйг шин шатанд хөгжүүлсэн. Та нар яг бодож байгаад хэлээрэй. Тэгснүүл гэж. Үгүй юу л гэж. Одоо жишээлх юм бол та нар бас ном уншиж байгаа. Хувилгаан шинж гэж жишээлх юм бол одоо Ховд аймагт байж байгаа хүн даа хүрээнд үйлдэл нь хийгдээд байдаг гэж сонссон уу? Тийм хувилгаан шинж тийм ээ. Яг тэр шиг. Та нар жишээлх юм бол одоо мессеж бичгэд Канадад байгаа хүнд мессеж бичгэд хэдэн секундын дараа мессеж очиод буцаад байгаа биз. Тэр юу юм тэгвэл хаагур явж ийн хаана байна? Энэ их мэйл та нарын утсанд байж байгаа тэр материал чинь утсандаа байна уу хаана байна? Тэр дейтингэр гэдэгт байна. Би тэгж ойлгодог. Тэгэхээр байна шүү дээ энэ ийм мэдээллийн орон зай тэр нөгөө мессежээр нисгэж байгаа мессежүүд чинь хаашд гэхээр дейтингэр окторгууд явж байгаа код явж байгаа. Хүрээд ирж байгаа тийм үү? Би энд нэг жишээ бичсэн хараа. Би нэг ном уншсан. Намайг жоохон байхад манай өвөө уншиж өгдөг байсан Хөх Монголын хөх туг гэж тэр үедээ сонирхоогүй хайсан бүр сүлд нь олж авсан. Тэр номыг Леон Кунье гэдэг Франц хүн бичсэн ном байлаа.
Тэгээд тэрийг 1930 онд Цэвэн намсар Жамсрангуй Шинжлэх ухааны академийн анхны тэр хүн Монгол их хэлд орчуулад тавьсан юм. Тэгээд тэр номыг та нар уншаад номон дээр 800 жилийн өмнө Чингис хаан Европод дайлаар мордохдоо уулын өвгөнтэй уулзсан гэж бичсэн байдаг. Тэгээд тэр уулын өвгөн Чингис хаанд баруун Европод зорчиход чамд ийм тохиолдно. Энийг тэгж явна, энийг тэрийг зохицуулна. Эрен эрдэх бүх алгоритмыг хэлсэн байна. Тэгээд хаан маань тийшээ явхад яг тэр уулын өвгөнийг хэлсэн зарчмын дагуу очиод буцаад бүх юм тэрүүгээр болсон. Тэр хүн юу байсан нөгөө ямар гэдэг лээ одоо нөгөө бөө байсан. За тэгэд одоо тэрний тухайд бичсэн байгаа юм л да. За тэгэхээр би ингээ хурдахгүй бол ингээд байна. Тэгэхээр одоо сая ярьдаг Иммануэл Кант бол энэ сэтгэж тань мэдэх, мэдэрч тань мэдэх гэсэн энэ хоёр аргыг тодорхой болгочихсон. Миний дэвшүүлэх гээд байгаа. Би одоо миний гэж мундаг зоригтой ярих гээд байгаа. Миний дэвшүүлэх гээд байгаа санаа бол таны мэдхэн 3 дахь арга байдгийн байна гэдгийг л эх 9 сард би Японд болох хуралд ийм илтгэл тавих гэж байна. Таны мэдхэн 3 дахь арга нь трансцендентал гэж нэр өгсөн. Трансцендентал когнишн буюу шүүн шинж таны мэдэх ийм мэдрэхийн таны мэдэх 3 дахь арга хүн төрлөختөнд байна. Кантаас хойш 300 жилийн дараагаар энийг биднес классификацид нь оруулах гэж зариг гаргаж байна. Дараагийнх нь юм байна уу? За ингээд ашус ба ирж яваа цагийн шинэ ангаах хон гэдэг энэ презентацийн бол слайд бол таны мэдхэн шинэ арга зам байж болохтой уялдан өрнийн ангаах хоны мэдрэл судлал, сэтгэл судлал, сэтгэц судлал, сэтгцийн эмгэг судлалын шинжлэх ухаан урагшаа хөгжих ирээдүй айс. Дараагийнх нь амьдрал бол тэмүүлэл уралдаан л байдаг. Тэмүүлж байгаа бол уралдч л байх хэрэгтэй. Хойш сууж ирдээсээ болохгүй. Цаг хугацаа хэнийг ч юу ч хүлээдгүй гэж ангаахын шинжлэх ухааны их сургуулийнхан бидний шинжлэх ухаанд оруулах үе нэмэр ариун байх болтугай гэж. За та бүхний хүчинд энэ дээвэр дор энэ насыг ингэж илээж явахдаа ийм олон шавнартай болж эрдэмтэн. Тэгээд хөгжлийг төвчилсэн эрдэмтэн шавнар минь ерөөсөө миний бахархал энэ шавнар та нар юм байна. За баярлалаа. За өнөөдрийн Ашуусын хүндэт эндэр цувар лекцийн тэргуун дугаар хүндэтгэлийн лекцийг Монгол улсын ардын эмч, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Цэрэнхүүгийн лавх сүрэн маш амжилттай тавилаа. Би бол энд байгаа та нарынхаа нүдээр биш, мянган үзэгчдийнхаа нүдээр харж байна. 16 жилийн турш ард түмнээ цэнхэр дэлгэцээр соён гэгэрүүлэхдээ энэ телевизийн эфирийг маш их харамлаж, хайрлаж, муу юм гарахгүй юмсан гэж эрхэмлэж явдаг. Тэр үзүүлэлтээр харах юм бол энэ бол арга байхгүй Ашуусын хүндэт эндрийн тэргуун лекц болж чадлаа. Танд талархал дэвшүүлье. Сая нэрийг нь дурдсан Ашуусын мэргэдийн дийлэнхэн Тэнгэрийн орныг зоржээ. Тэдний минь бэн мөнхрөөгүйч бэлгэн мөнхөрснийг энэхүү эрдмийн чуулганы цуврал дугааруудаас манай ард түмэн үзэж ах トゥ хамаатан садан мянган шавнар үр хүүхэд ач зээнэр нь баярлна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэднийхээ сүн сүлдийг баярлуулж, тэднийхээ нэр усыг зарлаж, өнөөдөр бид энэ сайхан хүндэтгэлийн лекцийнхээ түүхийг бүтээлээ. Гэвч дараагийн 8 лекц маань хүндэтгэлийн биш, жинхэнэ шинжлэх ухааны, онлын, эмчилгээ, гарц гаргалгаа, үр дүнгийн лекцүүд буюу маш өндөр тайз, хатуухан сорилт байх болно. Яагаад гэвэл Монголын ард түмэн өнөөдөр Ашуустайгаан танилцж анхны дугаараа хүлээн авч асар их хүлээлтийг бий болгож байгаамаа.
85 жилийн хугацаанд эмнэлгээр ороогүй энэ хүмүүсээр эмчлүүлээгүй нэг ч иргэн Монголд байхгүй билээ. Тийм учраас дараагийн цувралуудыг манай ард түмэн сонирхон үзэх нь гарцаагүй юм аа. Ингээд энэхүү цувралууд 99 минутаар үргэлжлэн илтгэгч маань 60 минутын лекцийг тавьж асуулт хариулт нь 30 минут болж ингээ 99 минутын лекц бүтэн жилийн хугацаанд нэг цуврал нь 20 удаа нийт бүтэн жилд орон даяар түгэн тархна гэдгийг та бүхэнтэйгээ баяртайгаар дуулгая. Бид 2027 оны хонин жилийн 5 сард анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 85 жилийн ойдоор алтан сан хөмөргөө гардуулах болно. Ингээд илтгэгч маань Ашуусын өчигдрийн түүхийг ярьлаа. Би ерөөсөө сонсоогүй юм байна. Үнэхээр гайхалтай он жилүүд байсан юм байна. Өнөөдрийг нь авчрахын төлөө амьдралаа өргөсөн агуу хүмүүсийг биширч суулаа. Мөн өнөөдрийн түүхийг бас ярьлаа. Хүндэтгэх ёстой юм байна. Маш том зорилтыг тодорхойлсон юм байна. Маш их амжилтанд хүрж байгаа юм байна. Мөн ирээдүйн он жилүүдэд дуудлаа. Тэд маань тайлагдшгүй ертөнц рүү энэ их эрдмийн их сургуулийн нэрээр орох юм байна. Тийм учраас арга байхгүй энэ лекц өнгөрсөн одоо ирээдүйг хамарсан 3 цагийн лекц болсныг баяртайгаар дуулгая. Ингээд дөнгөж өчигдрийн мэдээг та бүхэнд дуулгая. Энэ танхимд сууж байгаа цагаан халааттай оюутнууд Эрдэмтэн багш нар та нарын минь оюуны чадвар дайны дэлхийд дахин 8-д жагслаа. Дэлхийн 126 орны оюуны итгэл зүрийг Америкийн нэгдсэн улс төвтэй, баруун Европ төртэй тарих судлалын IQ-гийн эрдэмтэд 2026 онд дахин форматлахад Монголын ухаан тард түмэн 8 дээр дахин орж ирж байна. Эхний 10 улсын 9 нь Азад байна. Арга байхгүй Азийн 100 эхэлж байгаа юм байна. Оросын холбооны улсыг тооцвол дэлхийн 100 гаруй орноос эхний 10-т оюуны чадвараар Аз төв жагсаж байна. Тэр дундаа 8-нд Монголын ухаан тард түмэн жагсаж байна. Монголчууд уул ургаагаан ухах биш, ухаантай толгоогоо ухаж, оюун ухааны хүч чадлаар дайны дэлхийд дахин мандахын ёроол өргөё. Баярлалаа та бүхэндээ.